Нэг нь анхаарч байгаа юм. Үйл ажиллагааг нь харуулж байгаа. Хууль бодлого, хуулийн хэрэгцээтэй тэгэл онцгой бүрэн хэлтэй. Зуршилтын бичиг баримт бол уучлаас Ханаас тавьсан юм шиг гарч ирж байгаа гэдэг бас ажиг чанар. Энэ уул уурхайн одоо хэсгээр ямар болцоо хөргнөө бодно хэмжээ одоо хэрэгцсэн орчлон болсон Машин зохиолч нежиг баасаас нэг өөртөө бүр энэ үеийн хүмүүсээ хэрэгжийн хэрэглэнээс үүдэлтэй. тийм гэж байгаа хүмүүс За ингээд баах олон шаардлага байж байсан. Тэгэхээр цаг хугацаа гэдэг Зарим хуулиар бол энэ Процессын үеийг хийх. За сайн байцгаана үзэгчдээ. Манай нэвтрүүлгийн ээлж дугаар энэ удаа боловсролын тогтолцоо за тэр дундаа нэгэн сургуулийг онцгойлон дурдж ярилцах гэж байгаа маа. Тэгэхээр монголчуудын одоо баялаг юу вэ гэхээр мэдээж өргөн удам газар нутаг байгалийн баялаг мөн. Гэхдээ хамгийн гол нь бол хүн гэдэгтэй бол олон хүн санал нийлнэ. Боловсролтой эрдэм мэдэгтэй хүмүүс бол Монгол орны баялаг ирээдүг авч явах хамгийн гол хүч. Тэгэхээр монголчууд бол бас өөрсдөө бол эрдэм номд шандамтгай ер нь өрөө хөхтэй сургах их өндөр ирмэлцлийн ард түмэн энийг одоо олон товарим дотолдог. За нэг хүн ногдох одоо их сургуулийнхаа тоогоор дэлхийд дээгүүр явна гэдэг ийм статистикийг бас харин судлаач хэлдэг. За энд бол сайн тал бий юм хэрэг. Гэхдээ одоо чанарын үзүүлэлт ямар байна вэ? Ялангуяа ихтэй сургуулиуд маань боловсролын тогтолцоо маань одоо дэлхийн зэндаанд яаж ойртох вэ гэдэг нь яхахгүй анхаарал татсан асуудал. Тэгэхээр одоо би та бүхэнд нэгэн баяртай бас магадгүй одоо монголчуудад бахархаж болох нэг мэдээлэл болгох гэж байна. Энэ бол санхүү эдийн засгийн сургууль Америкийн нэгсэн улс болон олон улс хүлээн зөвшөөрөгдсөн одоо ийм батламж аваа сайхан авсан байна. Тэгээд сургуулийн захирал доктор профессор Бачаргалыг студид авлаа. Өдрийн мэндийг. За баярлалаа. Тэгэхээр сая одоо миний дурдсныг нэг жоохон дэлгэрүүлж хэлэхгүй юу? Тэ зөв. Ер нь эхлээд яг албан ёсны шийд бол өнгөрсөн Бям баригт Америкийн нэгдсэн улсын Канзас Сити хотод гарсан. За тэгээд тэр юу байдгийг гэхлээр зэрэг ер нь энэ сургах үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулдаг чанарын ийм төвшөнд хүрсэн сургууль үгүй юу гэдгийг нь олон одоо жилийн хугацаанд олон үе шаттайгаар үнэлгээ дүгнэлт хийгээд тэгээд ингээд эцсийн шийдэ гаргадаг юм да. Тэгээд бид нар 2008 оноос хойш энэ одоо байгууллагыг шилж аваад сонгож аваад тэгээд энэ үе шатныхаа дагуу явсаар байгаад бид нар нэг 4 жилийн хугацаа зарлаа. Бүх ажилтан ажиллагч одоо оюутан төгсөгч бүх л хүмүүс энд оролцсон. Энэ манай сургуулийн бүх хүмүүс. Тэгэхээр танаа тэрнийхээ үр дүн бол бид нэр сая 5 сарын 1-нд албан ёсоор авлаа л да. Тэгээд өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсад диплом манай оюутны одоо авсан дүнг тэр хичээлийг нь заасан багшийг одоо хөдөлмөрийг одоо Америк болон дэлхийд даяар үнэлж байгаа ийм л үйл явц болж байгаа юм л да. Яг ийм одоо хүлээн зөвшөөрсөн сургууль Монголоос анхудаа биз? Тийм Монголоос анхудаа. Ер нь бол энэ манай бүс нутагт ер нь баг анхудаа. За ер нь яг Орос хятадын сургуулиуд бий. Тэгэхдээ тэр бол Америкийн их сургуулиудтай хамтарсан тийм сургуулиуд байдаг юм байна. Казахстаны нэг сургууль бий бас хамтарсан. Ер нь бол Америкийн нэгдсэн улсын өөрийнх нь одоо боловсролын чанарыг авч явдаг тэр механизм систем байна л да. Тэр системийг нь одоо дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөв. Тэгээд ингээд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо манайх бол энэ 7 дугаар бүс гэж явж байгаа. Тэр 7 дугаар бүс гэдэг нь Америк дотроо байдаг. Хойд Америкт байдаг 7 бүсийн гадна Америкийн гадна байдаг Европ, Аз, Арабын орнуудыг хамарсан бүс нутаг. Дараагийнх нь бүс нутаг нь бол энэ Латин Америк байдаг. Тэрний дараагийнх нь Энтхэг за тэгэхээр энэ зүүн Аз тэрчигт орсон ийм л бүс нутаг байдаг юм л да. Тэгэхээр манай бүс нутаг бол харьцангуй одоо ер нь Америкийн стандартын олон улсын стандартын сургууль цөөтэй газар гэж харж болох байна. Тодорхой. Тийм ер нь яг нэг Европ бол тэр чигтээ энэ одоо Европын чинь боловсролын стандарт улс орн болгондоо өөр. Орос өөр, за тэгээд Франц өөр, Герман өөр, Швейцар өөр, Итали өөр. Тэгээд Европ даяар өнөөдөр яаж нэг стандартад орох уу гэдэг маш урт хугацааны яриа хэлцээ явагдаж байгаа. Өөр өөрийнхийг л хамгаалаад байдаг тийм. Тэгэхдээ тэд нэр өнөөдөр үндсэндээ Америкийн энэ стандартыг хэрэглэх нь зүйтэй юм байна. Тэгэх юм бол энэ дэлхийд даяар боловсрол нь нэг стандарттай байна гэдэг маань нэг үжил бодолтой юмыг
энийг одоо ингэж ойлгох юм шүү гэдэг тийм ижил ойлголттой, ижил мэдээлэлтэй тийм хүмүүс болно гэсэн үг шүү дээ. Тийм хүмүүс л дэлхийд даяар одоо байж чинь дэлхий чинь хөгжиж дэлхий чинь сайн сайхан байх. Ийм л одоо цаад одоо утга учир бол тийм л юм байна да. Тэгэхээр тэрэнд бол бид нэгдсэндээ бол маш их баяртай. Ач холбогдол. Ач холбогдол гэх юм бол түрүүн өөрөө хэллээ те одоо эрдэм гэдэг үгийг. Бид нар бол энэ монголчуудын эрхэм баян эрдэм гэдэг энэ үгийг бол бид одоо сэтгэл зүрхэндээ дээдэлж тэгээд энэний утга учирыг ухаж ойлгож явдаг. Юу гэхлээр зэрэг манай сурч байгаа оюутан төгсөөд эрдмээрээ л сурсан эрдмээрээ сайхан амьдрнаа. Тэр эрдэм гэж юу гэдэг юм бэ гэхэд хүмүүс асуухлаа зэрэг тэдэлэн сайн хэлж чаддаг. Эрдэм гэж юм юу? Мэддэг юмыг хэлдэг юм уу? Чаддаг юмыг хэлдэг юм уу? Тэгэхээр мэддэг чаддаг юм бол эрдэм биш. Мэддэг чаддаг юм хүний сайн сайхны төлөө зориулж байгаа бол энэ эрдэм. Мэддэг чаддаг юм өөрийнхөө төлөө зориулж байгаа бол энэ хулгай, дээр, луйв. Тэгэхээр зэрэг энийг гүн сайн ойлгож, энийг оюутан багш нь бүгд сайн ойлгож, энэнийхээ төлөө явах гэдэг бол манай одоо сургуулийн үжил философи үнэт зүйл. Хамгийн одоо нандин юм юу вэ? Яах гэж би энэ сургуульд ажиллав, яах гэж сурав гэдэг бол би энийг сурч байгаамаа гэж одоо манай бүх багш, бүх оюутнууд бол багтан хэлэх баг. Тэгэхээр энэ одоо магадлан итгэмжлэл буюу чанарын батламжлал гэдгийн хамгийн ихний асуудал нь юу гэдэг юм бэ гэвэл танай сургуулийн чи үнэт зүйл юу вэ? Яагаад танай сургууль байх? Ямар учиртай? Юу гэж ойлгодог юм гэдэг. Тэгэхээр зэрэг яг энэнээс ахуулаад маш олон одоо стандарт шалгуур үзүүлэлтүүд байдаг юм л та. Түрүүн би хэлсэн тэрийг хангахын тулд бид 4 жил ажиллаа гэдэг. Энэ 4 жилийн үр дүнд юу бий болчих вэ гэхлээр зэрэг сургалтын энэ үйл ажиллагааг сургах энэ процесс тасралтгүй сайжирдаг тийм тогтолцоо механизм бий болчихж байгаа. Өөрөөр хэлбэл тасралтгүй сайжирдаг. Нэг удаа зүгээр нэг арга хэмжээ аваад өнгөрөх биш тийм. Өөрөө өөрийгөө өргөж хөгжүүлэх тэр механизм тогтолцоо. Тэр механизм тогтолцоог би зүгээр нэг хамгийн нэг энгийн жишээгээр хоёр жишээгээр хэлээд байна. Бид нар өнөөдөр оюутнуудынхаа электрон журналаар бүртгэж байгаа. За би өнөөдөр альч багшийнхаа өнөөдөр орсон хичээлийг би өрөөнөөсөө харна. За хичээл орж юу? Хэдэн хүүхэд нь ирж юу? За ямар үнэлгээ тавьж юу? Хүүхэд болгондоо энэ хүн ямар тэмдэглэл хөтэлж юу гэдгийг би харна. Захирал харна. Тэнхимээ эрхлэгч харна. Оюутан өөрийнхөө кодоор ороод зөвхөн өөрийнхөө юг харна. Энэ бол тасралтгүй хийгдэн тэ. Тэгээ бид нар их хэцгүүд нь хэлээд байгаа. Оюутныхаа хүүгийнхаа охиныхоо кодоор ороод хичээл юу хийж байгаа ямар явцыг тэгэхгүй бол нэг мэдэхэд хайцсан байдаг, нэг мэдэхэд хичээлдээ явсан яв. Тэгэхээр зөвхөн энэ бол маш хамгийн одоо энгийн нэг жишээ гэх юм уу та тэ. Нөгөө нэг жишээ гэхэд багш болгон хичээлийн нэг үлрэл хичээлээ заасныхаа дараа бүх хүүхдүүдээ би ингээд сургах үйл ажиллагаа хийжлээ. Одоо үр дүн юу болов гэдгийг шинжилнэ. Өөртөө шинжилнэ. Тэрийг шинжилдэг орлон арга техникүүд байна. Тэр шинжилсэн шинжилгээ тех юугаа нөхөө үндсэндээр дараагийн семестрт би яаж ажиллах вэ гэдгийг тодорхойлдог. Тэгээд бүх багш нар нийлээд тэнхим нийлээд сургуул энэ бол жил болгон тогтмол байнга хийгдхийг нь одоо компьютерийн програм хангамжинд оруулаад өгсөн гэсэн үг. Тэгэхээр энэ систем тогтолцоо ажиллаад байхыг л чанартай гэдэг юм л да. Чанартай сургууль гэхэлэр одоо юугаар нь хэмжих вэ? Байшингаар нь хэмжих үү? Номынхын тоогоор хэмжих үү? Номын тоогоор хэмждэг бол одоо бас манайх бол мундгал номын номтой. Ихтэл бас л бидэнд нэг анхааруулсан зүйл юу гэвэл энэ дэлхийн хамгийн шилдэг мэдээллийн бүх юмыг та нар авчих ёстой шүү. Тийм ээ бид авнаа. Гэхдээ бид үнэхээр хөрөнгө мөнгөний бололцоо байхгүй. Бид энийг хийх болно гэсэн ийм л одоо үүрэг амлалт авах жишээтэй л дээ. Тэгэхээр энэний цаана ач холбогдол гэдгийг ингээ харахаар зэрэг байна шүү дээ. Энэний цаана байгаа хүүхэд маань төгсөж гарахдаа үнэхээр тэр мэддэг чаддаг тэрийг хүний төлөө зориулдаг байгууллагынхаа төлөө зориулдаг тэр хүнийг авсан байгууллагууд маань улам хөгжинэ байгууллага болгон хөгжөөд тэр
өргөх гэрийнхэн, гэр бүлийнхэн ч гэсэн сайхан болно гэдэг бол сургуулийн нийгмийн өмнө хүлээж байгаа тэр үүрэг байхгүй юу. Байгууллагууд сайхан хөгжөөд хаасаагүй байгууллагууд маань зөв ажиллаад зөв одоо аж ахуй бизнесээ эрхэлдэг болол эхлэх юм бол тэр л одоо хөгжил шүү дээ тийм ээ. Бид нар өөр одоо бидэнд бол үнэхээр гайхамшигтай боломжууд байдаг. Тэрийг ашиглаж чадахгүй нь юунаас болоод байна вэ гэвэл энэ байгаа бэлтгэгдсэн хүнээс тэр хүний итгэл үнэмшлээс мэддэг юм шиг мөртлөө мэддэг. Мэддэг чаддаг мөртлөө хувийнхаа төлөө ашигладаг. Энээс л бүх юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр ач холбогдол гэх юм бол бүр өргөн атгаар нь харах юм бол ийм тогтолцоог энэний ачаар бид 4 жилийн хугацаанд бий болголоо. Бид нэр энийг гинт одоо энийг олоод мэдчихээгүй. Бид нэр энэ яаж хөгжүүлээ та гэж их олон удаа бодож ингээл яваалсан. Гэтэл энэ чинь систем тогтолцоо байдаг юм байна. Тэгэхээр энэ систем тогтолцоог чинь энэ боловсролоор тэргүүлдэг тийм ээ. Америкийн нэгдсэн улс бий болгосон ийм л систем юм байна л да. 90 энэ магадлалын итгэмжил бол 100 гаруй жилийн төвхтэй. Яг энэ эдийн засаг бизнес хэсгийнх нь болохоор зэрэг 1983 оноос эхэлсэн юм байдаг. Тэгэхээр хоёул харьцуулаад үзье л та. Таавал хэлж штэ одоо олон улс хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн боловсролын томоохон төв Америк нэгдсэн улсад байдаг байгууллагаар магадлан итгэмжилүүлсэн гэж байна. Манай дотоодын ихтэй сургуульч бас магадлан итгэмжилүүлдэг штэ дотроо. Өндөр одоо хаяа хатцсан байдаг. Магадлан итгэмжилсэн тийм сургууль гэдэг. Энэ дотоодын магадлан итгэмжлэл Америк нэгдсэн улсын тэр байгууллагын магадлан итгэмжлэлээр хооронд ямар чанарын ялгаа байна та юу гэж харж байна? Би энэ магадлан итгэмжлэлийн үйл явц 1997 оноос хойш оролцсон. Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн гишүүнч байсан. Салбар хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн анхных нэмэгч хийж байсан. Тэгэхдээ энийг хийгээд хэрэгжүүлэх стандартыг гаргаад тэр стандарт шалгуур үзүүлэлтүүдийг байн хөгжүүлэх. Яг тэр магадлан итгэмжил хийх процесс. За тэгээд энийг харж хүмүүс ойлгох гэдэг бол шал өөр. Монголд энэ үнэхээр болоогүй байна. Юу болоогүй байна вэ гэхлээр зэрэг л сургууль гэдэг, их сургууль гэдэг, дээд сургууль гэдэг ямар учиртай байгуулган гэдгийг ерөөс ойлгохгүй байна. Зүгээр нэг хүн ингээд сургаал гаргаад байдаг байгууллага л гэж ойлгоод байгаа. Ерөөсөө тэгхэл юм бол энэ сургуулийн чанар энэ хэвээрээ байгаад. Тэгж ойлгож байгаа учраас магадлан итгэмжил гэдгийг зүгээр цааш олж байгаа тул нэр олж авахын тулд сайхан тайлан бичин. За тэгээд ирж байгаа шинжээчд наятайхан харагдах болно. Шийдвэр гаргахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг оролдоно. Би өөрөө үндэсний зөвлөл дээр магадлан итгэмжлэх шийдвэр гаргаж яхад оролцож исэн. Миний чихэнд тэр байгууллагын чинь тийм шүү, тийм учиртай шүү. Тэрний төлөө санал өгөөрэй гэх их хурал дээр лобби явуулж санал гаргадаг. Тийм л үйл явц явагддаг. Яг Монгол аргаар л яваад байгаа юм шүү дээ. Харин тийм л байгаа байхгүй. Тэгэхээр л болохгүй байгаа. Энэ бол ухралт шүү дээ. Хөгжил биш. Хөгжил биш ухралт. Ерөөс утга учир нь алга хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг Монгол шиг ийм жижиг орн тийм ээ. Шинжээч томдлоо гэхэд одоо би чамайг очиж шинжилье гэхэлэр одоо мөнгө нүүр халуунаад тийм л юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн хэмжээнд гэдэг бол үнэхээр зөв явах. Тэгэхээр Монголын одоо боловсролын чанарыг дэлхийд рүү хүргэе гэвэл энэ л арга зам юм байна гэдгийг л бид нар одоо өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр л олж авлаа да. Тэгээд үнэхээр төр засгийн дэмжлэг бол үнэндээ байсангүй. Яам одоо салбарын чиглэлийн маш том яамтай шүү дээ. Энэ тал дээр ерөн санаачлага байх уу яамны зүгээс? Энэ зүгээр цэвэр танай сургуулийн Бид санаачлага. нар 2010 онд энэ байгууллагыг өөрчилсөн. Өөрийнхөө би сайдд гуйж хийснийг захиа бичүүлсэн. Сайдын захиагүй бол ирэхгүй шүү дээ. Би нэлээд тайлбарлаж сайдын захиа авсан л да. За тэгээд бусад бүх хөрөнгийг бол олон улсын байгууллагын тусламжтайгаар авчираад Монголын бүх сургуулиудад ойлгуулж танилцуулсан. Тэрний ачаар Монголын олон сургуулиуд энийг ойлгосон. Одоо энэний араас явах ёстой байна гэдгийг мэдэрч ойлгоод явж байгаа нь бол их чухал. Нөгөө нэг зүйл нь юу гэхлээр зэрэг энэ ихтэй сургууль гэдэг чинь улс орныгоо хөгжүүлж шилж авч явдаг. Яг Монгол улс хөгжихгүй байгааг бас нэг учир шалтгаан бол их сургуулиуд, дээд сургуулиуд маань их сургууль, дээд сургууль биш болчихжээ. Энд ерөөсөө тэр улс орныг авч явах тэр үүргээ ухамсарлахгүй байна. Нэгдүгээр курст орж ирээд 5 дугаар курс төгсгөл гаргаад байх. Тэр нэг амьдрах арга. Энэ бол ерөөсөө болохгүй. Энэний цаад учир шалтгаан юу вэ гэвэл манай их дээд сургуулиудыг ялангуяа төрийн жинхэнэ эрдмийн эрхчлөөгийн нийтлүүлээд эрхчлөөтэй бие даасан өөртөө засах тэрийг нь өгөх манай
төр бол чадахгүй байна. Тол дургу байна.